Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халтах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэ хүшийн сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд тун удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. За сайн байцгаана уу? Час өдөр подкастынхаа шинэ дугаар тавтай морил. За өнөөдөр цөмөрөө хоорондоо юм байршил, сэтэл, цаг хугацааныхаа хувьд ямар нэгэн холбоогүй хоёр хэрэг ярих гэж байна. Гэхдээ энэ хэрэгүүдийг үйлцсэн хүмүүст нь нэг ижээлийн юм төсөөтэй тал байгаа. Тэр нь гэмт хэрэгтнүүд сэтгцийн хувьд эрүүл бус, шизофрен гэсэн онцтой ийм хүмүүс байгаа. Мөн хэрэг хариуцах чадваргүйгээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу одоо бидний хэлж сурснаар шар хадны эмнэлэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахулсан. Тэгээд өөрөөр хэлэх юм бол одоо ямар нэгэн яар шитгэл хүлээгээгүй эмнэлэгт хөвтөж гэх юм уу, хоригдож гэх юм уу эмчлүүлж байгаа ийм хүн амны хэрэгтнүүдийн тухай ярих гэж байна. За эхлээд цөмөрөө илүү тодорхой мэдээлэлтэй болох үүднээс энэ шизофрен өвчний тухай бага зэрэг дурдъя. Ер нь бол шизофрений тухай бараг сонсож байгаагүй хүн гэж ховрах. Гэхдээ мэдгүй байгаа хүмүүстэй зориулаад бага зэрэг тайлбарлаад өгье. За шизофрен гэдэг нь болохоор хүний сэтгэн бодох, сэтгэл хөдлөл, ой тогтоолт тэгээд бусадтай харилцах ийм бодит байдлыг ухаарах чадвар нь гүнзгий хямраад, ди үзэгдэл харах, дэмээрэлд орох, үйлдэл хөдөлгөөн нь ихсэх, эсвэл бүр байхгүй болох, бие авч явах байдал нь бүр энгийн биш ийм одоо шинж тэмдэг илрээд өөрийгөө хянах чадваргүй болохыг ерөнхийдөө хэлдэг байгаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны 1-р сард гаргасан нэг нийтлэл уншлаа. Энэ дээр болохоор дэлхийд даяар ойролцоогоор 24 сая хүн шизофрен өвчтэй байдгийн байна. Ер нь бол нэлийн өндөр тоо шиг санагдсан. Нэг өсөндөө 300 хүн тутмын нэг нь шизофреноор өвчлөлтгөө. Нэлийн их тоо шиг сонсогдож байгаа ч гэсэн бусад төрлийн сэтгцийн эмгэгүүдтэй харьцуулахад тархалт нь бүр амар бага байд юм билээ. Тэгээ ихэвчлэн өсвөр насны сүүлээр буюу одоо 15, 16, 17 наснд дээшигээ 30-аас 35 наснд хүртэл тохиолддог. Тэгээ яг ингээд хүүсээр нь харьцуулаад харах юм бол эмэгтэй хүмүүс одоо илүү одоо хожуу наснд гэх юм уу 30 орчим наснд шизофрен тусдаг. Харин эрэгтэйчүүд бол илүү залуудаа шизофренээр өвчлөлдөг юм байна лээ. За тэгээд хамгийн basic шинж тэмдэг нь гэх юм бол чихэнд дуу хоолой сонсогддог. За яг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүмүүсийн яриагаар албан ёсных нь хэллэг нь сонсголын хий үзэгдэлтэй гэж хэлдэг юм байлээ. За дараагаар нь болохоор ерөөсөө бүр байж болохгүй өөрийнхөө нэг тийм ихтгэл үнэмшлийн тухай ярьж эхэлдэг. За жишээлбэл одоо өөрийгөө байглаас давсан хүчтэй, юр бусын ийм чадaltaй тий би бурхантай ярьдаг, бурхнаас төрсөн энтергээл байдаг да. Монголд бас хүмүүс байгаад байдаг штэ бодлынхаа хүчээр бороо орууллаач гэж яах шиг тий бас нөгөө бурхнаар бөөлждөг энтерч гэх нөө иймэрхүү эрүүл ухаантай хүн бол итгэхийн аргагүй хийсвэр төсөөллөө яриад харуулад эхэлдэг юм байна. Мөн шинжлэх ухааны одоо ангаах ухааны үүднээс бол байж болохгүй юм биеийн зовиор өвчин энтер ярьж эхэлдэг юм байна. Миний арьсан доор аалзгүйгээд байна гэдэг ч юм уу. Амар их аалз ингээ биеэргүйгээ цагтнуулаад байна. Тэгээ харахаар алга болчихлоо энтер гэдэг ч юм уу. Миний биеийн дотор хүн амьдардаг тэр хүн маань ингээд гарах гад байна. Гармаар байна гэж ингээл тэр хүнтэйгээ ярьдаг ч юм уу. Иймэрхүү юмнууд ярьж дурдаж эхэлдэг юм байна. Тэгээд хамгийн одоо ерөнхийдөө хүнд төрлийн шинж тэмдэг нь эрүүл ахуйн энгийн дэглэмүүдийг бол сахихаа болчихдөг юм байна. Гар хуруугаараа хоол унд идэх, усанд орохгүй, шүдэ угаахгүй байх. За бүр хүнд гэх юм бол бие засчаад одоо цэвэрлэгээ мартах ч юм уу те. Нэг бол одоо зориултын бус газар одоо олон нийтийн газар ч юм уу бие засах байдлууд бол ажиглагдаж эхэлдэг. За тэгээд дуртаад ах юм бол ер нь бол дуртай юмаа бүр үзээ яддаг болдог, хүнтэй харьцаа ойлно, ганцаараа харин сүултээ бүр ярьж чадхаа болдог гэд ингээд маш олон шинж тэмдгүүд байгаа. За тэгээд шизофреноор өвчлөвөл тархинд яг юу болдгийг гэвэл neurotransmitter гэд тархинаас ялгардаг биологийн идэвхтэй бодис одоо даавар гэх юм уу тий энэ даавраас шалтгаалдаг юм байна. Өмнө нь бол нөгөө ямар ч шалтгаангүйгээр дөрвөн үнийг хотголсон гэд манай 4-р дугаар илүүтэй тэрэн дээр ярьж исэн. Хүний тархины яг сэтгэл хөдлөлийг удирдах байдаг лимбик систем гэд хэсэг гэд ярьж исэн да. Тэгвэл тэр neurotransmitter гэдэг даавар чинь тэр сэтгэл хөдлөлийг одоо хариуцж яадаг лимбик систем дээр хит их ялгараад эсрэгээрээ одоо танин мэдхүү
логик чадварыг хариуцж идэг тэр нөгөө cognitive function гэдэг хэсэг дээр нь хүрэлцээгүй нэлээд бага болоод эхэлдэг юм байна. За миний ойлгосноор энгийн үгээр гэх юм бол даавар хит их ялгарч ийн гэхээр тэр хэсэг нь одоо хит их дэмжигдээд үйл ажиллагаа нь хит их болно гэж ойлгосон. Тэгэхээр нэг ясандаа сэтгэл хөдлөл нь бүр маш их мөртлөө сэтгэн бодох тэр логик чадвар нь амар муу болоод ирнэ л гэсэн үг юм байна. Ингээд тэнцвэр нь алдагдсанаар шизофренаар өвчлсөн гэж дүгнэдэг юм байна. Тэгээд бас шизофрен нь удамшдаг гэдгийг та бүхэн бас надаар хэлүүлдэггүй мэдж байгаа хаа. Тэгээ шизофрений тухай уншсан чинь би бас өөрөө нэлээд буруу ойлголттой явсан юм байлээ. Шизофрен чинь гадны нөлөөнөөс бол ерөөсөө үүсдэггүй. Жишээлх юм бол одоо осол аваар, хордлого, стресс, за согтууруулах хундаа мансууруулах бодисын хит хэрэглээ эдгээрээс бол ерөөсөө огт үүсэхт нь нөлөөлдөг юм байна. Харин үүсэх явцыг нь илүү одоо түрхсгэж, хурцсгаж тэр солиор хүчийг нь нэмэгдүүлээд өгчдөг. Манай монголчууд бас нэлээд их ярьдаг шүү дээ. Хүүхэд төрүүлснийхаа дараагаар 50 байхгүй бол савны хий билүү савны одоо халуун гэдэг лүү те болоод галзуурчдаг энтер гэд яриад байдаг. Хүн болгон бол тэгдгүн байна. Нэг өсөндөө угаасаа шизофрен эхлэх гэж байсан. Нэг бол удамд нь ийм өвчнөр өвчилж байсан хүн байдаг. Генэнд нь шизофрентэй байх магадлал өндөртэй хүмүүс л хүүхэд гаргаад төрсний дараах сэтгэл гутрал орчхороо шизофрентэй болоод галзуурчдаг гэж хэлж болох юм байна лээ. Гэхдээ ийм гентэй гэж заавал шизофрентэй болно гэсэн үг биш л дээ. Бас өөр жишээ гэх юм бол харт амиг хэрэглээр шизофрентэй болцсон гэдэг ч юм уу ийм ташаа ойлголтууд байдаг гэсэн. Угаасаа шизофрентэй байжгаад мансууруулах бодис хэрэглээд дофамин одоо их ялгаруулснаасаа болоод шизофрен нь сэтэрчихсэн гэсэн үг. Нэг бол бүр генд нь жаахан тийм шинж тэмдэг байсан. За би айгүй нэг тийм хар яриагаар тайлбарлалаа шүү. Сая нөгөө төмөр ярьсан да тийм neurotransmitter гэдэг даавар байдаг гэсэн шүү дээ. Тэр дааврыг одоо 100 ширхэг гэд үзэх юм бол сэтгэл хөдлөлийг хариуцж байгаа хэсэг рүү 51 ширхэг нь одоо сэтгэн бодох чадвар руу 49 ширхэг нь ноогддог хүн байснаа мансууруулах бодис хэрэглээд ч юм уу эсвэл төрсний дараах сэтгэл гутралд ороод эхэлсэн чинь нөгөө 51 49 байсан чинь амар хурдан дэмжигдээд 60 40 за магадгүй 70 30 бүр 90 10 ч юм уу те ийм харьцаатай болж эхэлдэг. Ингээд шизофрен нь одоо түргэн сэтэрчдэг гэсэн үг юм байна. Тэрнээс бүр яг одоо тэр neurotransmitter нь 50 ч юм уу те сэтгэн бодох сэтгэл хөдлөл хоёр дээр яг тэнцвэх хэмжээтэй ялгардаг хүмүүс хит их стресстэй төрсний дараах сэтгэл гутралд ороод архичин болоод эхлэнгүүт шизофрентэй болохгүй л гэж хэлгээд ядаад байна. За маш академик бус хар яриагаар тайлбарлалаа. Би чинь ангаахын шинжлэх ухааны хүн биш болохоор өөрийнхөө ойлгосноор тайлбарлсан. Та бүхэн өөрсдөө бас нэмээд судлаад үзээрэй. За ингээд цөмөрөө хэрэг рүүгээ орцгоё. За эхний хэрэг гэх юм бол 2017 оны 1-р сарын 30-нд 3 найз уулзаад нийтийн караокед орж дуулж исэн. Тэгсэн жан гаднаас тэднээс арай жаахан ах нэг залуу орж ирээд яг хажуу талынхын ширээн дээр нэг шил арх захиалаад суусан юм байна. Тэгээ тэр эдийг нилээн ажиглж дуулж байгаа дууг нь сууж яснаа. Хурж ирээд сайн мэн үү яасан сайхан дуулдаг залуучууд вэ? Ах нь хамт сууж болох уу гэсэн. Тэгээд нөгөө 3 найз ч гэсэн зөвшөөрөөд ингээд хамтдаа суугаад танилцаад хэсэг сууж ууж агаад гараад тэр 3 найзын нэгнийх нь гэрт хамтдаа ингээд очицгоосон. Нэмж арх авч уугаад дөрүлээ хамт хонсон. Харин маргааш өглөө 7 цагийн үед бүгд унтцгааж яхад 3 найзын нэг нь гинтгэн л аим тэмцсэн хоолоогоор хөө энийг аваач гэд маш аимшигтай орилсон. Тэгээд нөгөө 2 найз нь сэрсэн ингээд юу болов гэд харсан чинь өчтөр орой караокед танилцсан нөгөө залуу чинь 3 найзын нэгийг нь аль хэдийн 4-5 удаа хутгалчихсан байж исэн. 2 найз нь айл болох хурдан тэр залууг найзаасаа салгаад түлхэж ноцолдсон. Энэ үед нөгөө залуу би шүнжин бодож байгаад хийчихлээ. Хурдан цагдаа дуудахгүй бол та хоёрыг бас би аална. Наадах чи өгснө үү гэж асууж исэн. Ингээд түүнийг айл болох хурдан гэрээсээ түлхэж гаргаад өөрсдөө цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Харин гэмт хэрэгтэн бол тэдний гэрээс түлхэгдэж гараад шууд л өөрөө цагдаагийн байгууллагад очиж би хүн алчглаа гэж хэлээд аллахын зэвсэг болох өнөөх хутгаа цагдаад өгч хэрэгээ хүлээсэн. За нэг ийм богинохон үйл явдал байгаа ганц шөнийн дотор өрнсөн. За энэ хэрэг дээр маш сонирхолтой нэг зүйл байсан. Юу вэ гэхээр энэ хүн хутгалаад алчсан хэрэгтэн чинь өөрөө эрх зүйч криминалистгийн шинжээж мэрэгжилтэй тухайн аймгийнхаа шүүхийн шинжилгээний албаны шинжээж ажилтай хүн байсан. Нэг ясандаа өөрөө яг мэрэгжлийн гэмт хэрэг илрүүлдэг одоо мөрддөг, нотолдог мэрэгжилтэй
мэд боловсралтай мэрэгжлэрээ бүр 7 жил ажилласан ийм хүн байсан нь үнэхээр сонирхол татсан учраас энэ хэргийг би сонгож авсан байгаа. За хэрэг үйлдэх үедээ бол 28 настай байсан. Харин хохирогч талигаач залуу бол 21 настай. Нөгөө хоёр найзынх нь нэг нь 20-тай, нөгөөх нь бүр насанд хүрээгүй ийм залуучууд байсан юм байна. За шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэх юм бол хохирогч залууг яг үхэлд хүргэсэн шалтгаан нь хутах цээжнийх нь зүүн хүндэд нэвтэрч ороод үнхэлцэг, зүрх, баруун уушгийг нь гимтээсний учраас цээжнийх нь хүндид 1 литр 200 г хэмжээний цус алдснаас олж нас орсон. 1 литр 200 г гэхээр бүр нэлээд л их цус алдсан сонсогдож байна. За гимт хэрэгтэн бол хамгийн анх 6 настай байхдаа хин юм хараад ээж нь одоо тухайн аймгийн мэрэгэн түргэн хүнд үзүүлж тасал ном уншуулж гайгүй болгосон гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгээ 2013 оны үеэс буюу одоо хэрэг явдал болохоос 4 орчим жилийн өмнөөс шөнө унтжгаад гинэд босоод суучдаг байсан. Тэгээ гэр бүлийнх нь хүүе яасан бэ гэд асуунгууд дотор ингээд нэг юм цухалцсан мэдрэмж төрөөд нэг л юм уур хүрээ зүрх өвдөд ах шиг байна гэд зүрхний юм уусмал энтер уугаад арай гайг боллоо гэд эргээд унтдаг болсон юм байна. За түүнээс хойш бол байнга зүгээр яж агаад л юунаас ч юм бүүмэд ингээд айдаг, зочдог, түгшсэн байдалтай байна гэж өөрийгөө гэр бүлийнхэндээ хэлдэг болсон. Тэгээд бас нэг удаа их нэртэй манай гэрт энэ тэндгүү ингээд чимээ ингээд дуграад байна, юм байгаа юм шиг санагдаад би айгаад байна гэж хэлжсэн. Тэгээд ер нь бол өглөө сэрэхтэй дандаа л ингээд уурчун хар дарсан зүүдлээ гэж босч ирдэг болсон. Тухайн үед бол ихнэр нь ажил мэргэжлээс чинь л болоод тэгж байгаа ах гэд нэг их тоохгүй өнгөрөөчдөг байсан юм байна. Ер нь гимт хэргийн шинжээж гэхээр ойлгомжтой шүү дээ, тий. Өдөр алгон баг өдөрт хэд хэдэн удаа гимт хэргийн газар очдог, цогцоос цус нууж бол байнга хардаг учраас хийж байгаа ажлаасаа айгаад байдгийн болов уу гэд гэр бүлийнх нь нэг их тоогоогүй. За дараагийн мэдгдсэн зүйл гэх юм бол 2016 онд буюу одоо энэ хэрэг болохоос өмнө нэг хэдхэн сарын өмнө хамт ажилдаг өөрөөс нь одоо арай жоохон олон жил ажиллажсэн нэг ахт очоод ойрын үед миний сэтгэл санаа жаахан тогтворгүй болоод байна. Юмнаас их айдаг болоод байна. Заримдаа шүн орой хард орж зүүдлээд байна гэд өөрийнхөө асуудлыг ярьсан. Тэр үед нөгөө ажлынх нах нь болохоор одоо янз бүрийн сэтгэл сэртгийлгэм тийм гэмт хэргийн газар дээр очоод тэрнээс айж ирсэн болов гэж бодсон. Тэгээд уул нь бол аль болох зөвлөгөө өгөх гэж хичээсэн. Тэгээд за мэдөө бидний ажил чи янз бүрийн юм дээр ингээ байнга очдог. Тэр болгоноос айж эмээгээд цэрлээд байж болохгүй. Бид нарын хийх ёстой ажил штэ гэж хэлж зоригжуулж исэн гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Мөн хамтдаа ажилдаг нэг залуудаас нэг удаа намайг нэг хүн дагаад байна гэж ярьж исэн. Нөгөө ажлын залуу болохоор тухайн үед нь тоглоод байна гэж бодоод өдөөс нь маазраад юу хүн чи танд юм уу өнтер гэд нарга болгоод чамайг дагаад байгаагийн чи яаж мэдж байгаа энэ төр гэд асуусан чинь би сайн мэдэхгүй байна. Би энэ хүнийг танихгүй. Гэхдээ ямар ч байсан нэг хүн намайг дагаад ах шиг байна. Нэг хар юм нүдэнд үзэгдээд байна гэж хэлж исэн юм байлээ. За ээжийнх нь хувьд гэх юм бол хүүгээ бараг хэрэг болохоос 4 жилийн өмнөөс ингээд дэмирэд шизофрени шинж тэмдэг илэрч байгаагаа хилээд байхад нь ерөөсөө эмнэлэгт үзүүлээгүй. Шууд л одоо нэг юм сүнслэг зүйлтэй сүсэг бишрэлтэй холбоод лам хувиргаар явж исэн, ном уншуулж исэн, аршаа энтер хүртэл шившлэг хийлгэж авч ирээд хүүтэй уулгаж исэн. За эмнэлэгт бол ерөөсөө огт хандаагүй дээ өөрийгөө буруутгаж гинэ гэж мэдүүлэг өгсөн байсан. Мөн энэ хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө ээж нь Улаанбаатар хотоос ирээд зээ охиноо Улаанбаатар руу авч явсан. Энэ үед бол хүн би ер нь бол айгаад байна, тантай хамт Улаанбаатар явъя гэсэн чи ээж нь миний хүн инженерийн үйлдэлд ажил төрлөө хий гэд үлдээгээд явчихсан байсан. Уул нь дагуулж аваад сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд нэг удаа чултгаа үзүүлчихсэн бол өөр нэг айлын сайхан 20 настай хүү өнөөдөр амьд байх байлаа. За энэ шизофрен ч бол дотроо нэлээд олон янз байдгийн байна лээ. Энэ хэрэгтний хувьд гэх юм бол F23.9 гэсэн ангиллын цочмог ба төр зөөр солиорох эмгэгтэй гэж дүгнэгдсэн. За энэ F23.9 гэсэн ангиллын шизофрен нь болохоор гинтхэн одоо хэдхэн секунд үргэлжлээд зогсчож болдог. Эсвэл хэдэн цагч ингээд үргэлжилж, эсвэл хэдэн өдөрч ингээд даамжирч үргэлжиж болдог. Гинэт сэтэрдэг, гинэт зогсчихдог. Ихэвчлэн ойрын 1-2-7 хоногт тохиолдсон стресстэй юм сэтгэл санаа тавгуудулсан үйл явдлаас болоод сэтэрдэг гэж байсан. Бүрэн бол эдгэрдэг. Эдэхтэй бас гайгүй хурдан хэдхэн өдрийн доторч эдгэх боломжтой байдгийн байна. За нэгэсэндээ бол энэ хүн шизофрени гентэй гэх юм уу тий? Иймэрхүү шизофрени хам шинжтэй байсан 6 наснаас эхэлж мэдэгдэжсэн. Тэгээд нэлийн хүнд ажил хийдэг учраас ажилласаа болоод зочирдоод стресс аваад тэгээд шизофренээс сэдрээд байдаг байсан болов гэж би бодсон. За шүүхээс бол энэ хүнийг сэтгцийн өвчтэй хэрэг хариуцах чадваргүй үедээ хүний амьд хүрсэн гэж тогтоосон. Тэгээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөөд түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр болсон. Тэгээд яг шүүхийн шийдвэр дээр нь сэтгцийн эмгэх судлалын тусгай эмнэлэгт
байлгах суугаа гэж бичсэн байсан. Яг хэдэн жил байлгах нь бол тодорхой бичээгүй байсан. Тэгээ зөвхөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66-гийн 1-2-т зааснаар гэж бичсэн байсан. Тэгэхээр энэ хуулийн заалтыг нь ороод уншаад үзэхэд бас тодорхой хугацаа заагдаагүй байдгийн байна. Тэгэхээр одоо насан туршдаа байна гэсэн үг юм уу? Эсвэл эдгрээд хэвийн болтол нь байлгах юм уу? Хизээ эдгэрхийн эднэр нь бол яг тодорхой биш юм байна. Өнөөдөр энэ хүн хэрвээ шизофрен идэгчсэн бол эмнэлгээс гарчихсан ч байх бүрэн боломжтой юм байна. За энэ хэрэг дээр нэг маргаантай асуудал байгаа. Юу вэ гэхээр энэ хүн үнэхээр шизофрентэй байсан уу гэдэг байгаа. Яагаад шизофрентэй байсан эсэхт нь ингээд эргэлзээ төрж ийн вэ гэхээр түрүүнд дурдсандаа тий өөрөө криминалистикийн шинжээж гэмт хэрэг юу нь яаж шийдэгддэг тухай мэддэг бас эрх зүйч мэрэгжилтэй дундаж энгийн монгол хүнийг бодох юм бол хуулийн мэдлэг өндөртэй ийм мэрэгжлийн хүн байсан болохоор хүн алчаад албаар сэтгцийн өвчтөй мэт жүжиглвэл хэрэг хүлээх чадваргүйгээд ял ахгүй өнгөрнө гэдгийг мэдчихсэн гэж харж болно. Мэрэгчлэрээ бүр 7 жил ажилласан гэж байгаа штэ тий. Тэгээд бас энэ гэмт хэрэг чинь яг өөрийнх нь ажиллаж амьдардаг аймагт болсон гэхээр үйлцэн хэрэг дээр нь ажиллаж исэн тэр шүүх шинжилгээний албаны ажилчид бол гэмт хэрэгтэнтэй хамтдаа ингээд 7 жил ажиллажсэн хамт олон нь байсан байгаа юм. Тэгэхээр бас нэг тийм маргаантай л санагдаад байгаа. Хохирогчийн ар гэрийнхэн ч гэсэн одоо шүүхийн шийдвэрийг эсэргүүцээд давд заалдаад бүр улсын дээд шүүх хүртэл явсан байсан. За хохирогч талаас болохоор хэрэг хариуцах ямар ч чадваргүй биш, харин ч өөрийгөө ямар байдалд яаж өмгөөлөх хамгаалах эрх энтрээ бүгдийг нь сайн мэдж байгаа. Тэгээд мэрэгжлийнхаа хувьд одоо энэ асуудлыг сайн мэддгээрээ давмгаалаад хэрэгээс мултрах бүх арга зайл мэхийг ингээ бүрэн хийж чадчихна гэж үзээд тэгээд энэ хэргийг арай шударгаар шийдэж өгөөч гэж улсын дээд шүүх хүртэл явж давж заалтжсэн. Өөрөөр хэлбэл одоо энэ хүнийг хэрэг хариуцах чадваргүй гэж гарсан тэр шинжээчийн дүгнэлтийг дахиж шалгаж өгөөч, дахиад шинжилээд үнэхээр шизофрентэй юм уу гэдэг дээр нь анхаарал өгөөч гэж давж заалтаж байсан. Гэхдээ шүүхээс бол үгүй угаасаа анх гаргасан одоо энэ шинжээч эмч нар бол бүр 4 хүний бүрэлдэхүүнтэй эмч нар 2 удаагийн одоо дүгнэлтээр гаргаад шизофрентэй гэж дүгнсэн. Тийм болохоор давж заалтсныг бол хүлээж авахгүйгээд одоо өмнөх анхан шатны шүүхээс гаргасан албадлагын арга хэмжээг нь хിവэр нь үлдээж исэн байна. За хохирогчийн талаас давж заалтах үедээ нэг нотлох баримт гаргаж ирж исэн. Энэ нь болохоор яг тэр залууг хутгалахаас өмнө буюу одоо 2017 оны 1 сарын 31-ний өглөөний 6 цаг 41 минутанд энэ хэрэг үлдсэн хүн чинь Facebook-ыг хаацсан байна. Угаасаа анханасаа за одоо энэ залууг алаад би хэрэг үлдчихээр дахиж Facebook энэ төр ашиглахгүй гэд хаачихсан юм биш үү? Шизофрентэй хүн ийм юм сэтгээд байж чадах уу гэж ийм нотлох баримт гаргаж ирсэн. Бас нөгөө тухайн гэрт хамт хонжсэн хохирогчийн найз нь мэдүүлэхдээ гэмт хэрэгтнийг өмнөх оройн нь бид нартай хамт ингээ арх ууж авах үедээ хин ч одоо шорон орон гэмт хэргийн тухай цагдаа шүүхийн тухай ярьж эхлээгүй байхад гинтгэн шууд шоронч гоё шүү гэж хэлсэн гэж мэдүүлсэн байсан. За ингээд ямар ч байсан иймэрхүү нотлох баримтууд гаргаж иржсэн ч гэсэн давж заалтсныг нь бол хүлээж аваагүй. Тэгээд албатай эмчилгээг нь хിവэр нь үлдээсэн үргэлжлүүлсэн юм байна. За энэ хэрэг дээр бас би та бүхнээс нэг асуулт асууя гэж бодлоо. Хэрвээ таны ойр дотны хин нэгэн нүдэнд юм харагдаад байна гэж ярьж эхлэх юм бол та эмнэлгийн байгууллагт хандах байсан уу? Эсвэл ламбуу үзэж хардаг хүнд хандах байсан уу? Гэвчлэн монгол хүмүүс иймэрхүү асуудал дээр одоо эмнэлгийн байгууллагад өмнө нь ч бай дараа нь ч ерөөсөө ханддаггүй. Нэг тийм шашинтай холбоод юу одоо бөө болох жаа гэдэг ч юм уу те ингээд яриад явцдаг болохоор асууж байгаа шүү. Ямар нэгэн шашинг бол үгүйсгэх гэсэнгүү бидний хэдэн хувь нь энэ тохиолдолд эмнэлгийн байгууллагад ханддгийн болоо гэж бодсон. Тийм болохоор та заавал санал бодлоо комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За миний хувьд гэх юм бол иймэрхүү сүнслэг зүйлийг үгүйсгдэггүй тодорхой хэмжээнд итгэдэг ч гэсэн эхлээд ламбуу гэж явхаасаа өмнө эмнэлэгт хандаад үнэхээр эрүүл гэсэн дүгнэлт гарчгаад байхад хий юм ингээд хараад байгаа нь үргэлжлээд байх юм бол дараагаар нь шашны зан үйлээр шийдэх гэж оролдох нь зөв юм болов уу гэж бодож байна. Та бүхэн санал бодлоо үлдээгээрэй. За ингээд цөмөрөө дараагийн хэрэг рүүгээ орцгоё. Хоёр дахь гэмт хэргийг үйлцсэн хүн бол 1993 онд төрсөн компьютер програм хангамжийн инженер мэргэжилтэй гэмт хэрэг үйлдэх үедээ 25 настай залуу байсан. Америкт амьдардаг байсан юм байна. За 2017 оны 12 дугаар сард ээж аав хоёр нь хүү дээрээ Америкт очиход тухайн залуу нэлээд их ядарсан, турчсан, царайнд цонхиж нэг юм цайсан, гар хүл нь байнга хөлөө
өрсөн хүүтэн байдалтай ээж аавыгаа угтаж авсан. Ингээд ээж аав нь хүүтэйгээ хамт Америкт хэсэг хугацаанд амьдраад 2018 оны 3 дугаар сарын сүүлээр хүүгийнх нь биеийн байдал нь сонирн болж эхэлсэн. Ээжтэйгээ хамт зурагт үдэс сууж агаад гинт гар хөдөлгөөд амандаа юу хэлж байгааг нь мэддэхгүй юм ойлгохдохгүй зүйл яриад ганцаараа ярьж эхэлдэг болсон. Тэгээ бас хэд хоногийн дараа хуршаалын эмэгтэй бид нарыг алах гээд байна. Бас аавыг ална гээд байна гэж ээжтэй хэлжсэн. Бас нэг өдөр ээжтэйгээ хамт гадаа гарч салхилж агаад гинэт ухаан алдаад хажууд шигээ унаад өгсөн. Унах үедээ хөл гар нуруу хэсгэрээ таталт өгч исэн. Маргааш нь бол дахиад л ухаан алдсан. Тэгээ ухаан алдаад сэрснийхаа дараагаар орчинтойгоо ямар нэгэн харьцаа байхгүй нүд нь гөлийчгдөг болсон. За тэгээд нилээн эвгүй болоод эхлэнгүүт нь 2018 оны 4 сарын 2-ны өдөр бол Америкаас Монгол улсад ирсэн. За ирээд тухайн залуу бол бараг 1 сар орчим өдөр шөнөгүй унтаад гадагшаач гарахгүй хоол ундч тааруухан идээд өрөөндөө ер нь бол унтаад л байдаг болсон. За өмнөх хэрэгтэй харьцуулахад энэ хэрэгт холбогдсон залуугийн ээж аав нь бол хүүгээ авч Монголд ирээд эмнэлэгт үзүүлэхийн хувьд бол үзүүлсэн. За эхлээд сэтгэц наркологийн хувийн эмнэлэгт үзүүлсэн байсан. Тухайн наркологийн эмнэлгээс бол хурцвтар, солиорл, дэмирлэлтэй байна. За ярьж байгаа үг харцсан юм айсан маягтай, яриа болон хэлж байгаа өгүүлбэртэй гүц төвлөрөхгүй анхаарал нь өөр зүйл рүү сарнижина гэж дүгнсэн. Эцэг их нь болохоор тухайн эмнэлэгт хэвтүүлэхээр авч ирсэн гэдгээ хэлсэн чинь эм чинь манай эмнэлэгт хэвтэж болохгүй юм байна. Нийгэмд аюултай үйлдэл хийж болохуйц харагдаж байна. Яаралтай шар хадны эмнэлэгт үзүүлж тэнцээ хэвтүүл гэж хэлээд явуулсан. За зарим сонсогчид маань бас мэдгүй байж магадгүй наркологийн эмнэлэг гэдэг нь нэг өсөндөө донтолтыг эмчилдэг эмнэлэг байдаг. Яагаад энэ эмнэлэгт хүүгээ хэвтүүлэхээр оцсон бэ гэх юм бол хүн Америкт байхдаа мансууруулах бодис хэрэгэлдэг байсан. Тэгээд тэр мансууруулах бодисноосоо болоод ийм байдалтай болчихсон юм байна гэж ээж аав нь бол өөрсдөө дүгнжсэн юм байна лээ. Ингээд тухайн эмнэлгээс хэлсний дагуу сэтгцийн эмнэлэгт үзүүлэхээр бол явсан. Гэхдээ яг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд биш тухайн эмнэлэгт ажиллаж агаад тэтгэвртэй гарсан эмчид танилын хүрээгээрээ дамжуулаад гуйж агаад ингээд үзүүлсэн. За энэ эмч бол 1981 оноос эхлээд 2016 оныг дуустал шар хадны эмнэлэг буюу сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхэд өсвөр насны тасгийн эрхлэгч албан тушаалд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан хүн байсан. Тухайд энэ залууг үзээд нэгдүгээрт нойрмог байдалтай, хоёрдугаарт харцан хурц юм шиг мөртлөө гөлийсэн, гуравдугаарт зүгээр гих үгээр өвчнөө нууж байна гэж тэмдэглэл хөтэлсэн байсан. Мөн тэр үед энэ залуугийн солиорлын хурц үеийг хэлжсэн гэж дүгнсэн. За тэгээд энэ эмч бол залуугийн эцэг эхт нь хүүхдээжээ харц сэтгцийн өвчтөй хүний харцтай адилхан болсон байна. Зүгээр гэд өвчнөө нуугаад байна. Ууж байгаа эмнийхээ нөлөөнд ингээд унтаад нойрмог байдалтай болчихсон юм шиг байна. Сэтгцийн эрүүл мэндийн төвд очиж хэвтүүлэх нэр шаардлагатай болсон байна. Нийгэмд аюултай үйлдэл хийж магадгүй хараа хяналттай дандаа хажууд нь хүн байлгаарай гэж зөвлөгөө өгсөн. Гэвч тухайн эмчийн өгсөн зөвлөгөөг бол эцэг их нь аваагүй бас л өмнөх хэрэг шиг ламд үзүүлээд ном уншуулад яваад өгсөн. За ингээд Монголд ирснээс хойш 2 сарын дараа буюу 18 оны 6 сарын 10-ны өдрөөс эхлээд хүүгээ агаар салхинд гаргая ингээд байгальтай ойрхон байлгая гэд аав нь хүүгээ аваад лагер руугаа гарсан. Лагертаа гараад 14 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед аав нь ээж рүү залгаад хүү машинтайгаа гараад явлаа гэж хэлсэн. Тэгээ хэсэг хугацааны дараа буюу одоо 21 цаг өнгөрч байхад нөгөө залуу чинь лагерийнхаа хажуу айлд ганцаараа ороод ирсэн юм байна. За хурш айлгын хүмүүс сайн уу сүү арц уу гэж хэлээд гэрийнхэн сайн уу гэд асуусан чинь аахаа тийм гэж толгойд огсон. Өөр юм бол баг огт яриаггүй. Айлд бараг 1 цаг гараа юу ч ярихгүй чимээгүй сууж агаад 23 цаг өнгөрч байхад гараад гэрлүүгээ орсон. Харин ээжд нь аавынхын дугаараас яг залууг гэртээ орсон үед буюу 23 цагийн үед хүү ирчихлээ бит хоёр унтлаа маргааш үдээс хойш бит хоёр очноо гэж мессеж ирсэн. За маргааш нь буюу 6 сарын 24-ний өглөө 9 цаг өнгөрч байхад ээж нь Улаанбаатар дахь гэртээ байж исэн чинь хаалгыг нь тогшсон. Хаалгаа онгойлгосон жүхүүн ганцаараа орж ирсэн. Тэгээ яага ганцаараа хүрээд ирээ аав чи хайцсан ингээ асуусан чинь аав ажилдаа явсан гэж хэлсэн. Тэгээ ээж нь ариун цэврийн өрөө орчход эргээд гараад иртэл хүн сейф онгойлгочихсон. Өөрийнхөө алтан гинж хар өнгийн жижиг цүн өөрийнхөө өрөөндөөсөн 3 ширхэг ном сарл өнгийн малгайтай цамц энтрээ авчихсан. Үүргэвчээ үүрчихсэн гарах гээд зогсож исэн. Ээж нь энэ үед бол хүүгээ явуулахгүйгээ цүнхнээс нь зууралцсан чинь цүнхнийх нь оосор тасраад хоошоогоо саваад унсан. Харин хүн гараад явчихсан. Тэгээ ээж нь бол сандраад аав руу
залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр найгаад энэ тухайн залуугийн ах болох өөр нэг хүүрүүгээ залгаад байдлыг хэлж дуулгасан. Ах нь ээжээсээ юу болсныг сонсоод шууд лагер руугаа хөдөлсөн гэж хэлсэн. За явж явах замдаа аав руугаа бол хидэн удаа залгахад дандаа холбогдох боломжгүй байсан. Ингээд лагер дээр ирэхэд байшингийнх нь хаалга цонх бүгд хаалттай, цоочтой байдаг. Тэгэхээр байшингийнхаа зүүн урд талын цонхыг түлхээд жижигхэн завсар гаргаж агаад харсан чинь аав нь газар хөвтөжсэн. Энэ үед бол ах нь үнэхээр шоконд орсон. Тэгээд цонхоо арай гэж бүтэн онгоолгоод дотгошоо ороод аавынхаа бийд хурж үзэхэд аль хэдийн хурж өгсөн байсан. Аавыгаа амьсгаа хураасан гэдэгт бол үнэхээр итгээгүй. Тэгээд суцыг нь барьж үзэхэд үнэхээр цохилохгүй болчихсон байсан. Ингээд аавыгаа нас орсон байгаа талаар ээжтэй хэлээд гэр бүлэрээ цагдаагийн байгууллагт хэлж мэдгдсэн. Харин нөгөө залуу гэрээсээ гарч явснаас хойшоо 3 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 27-ны өдөр бүр Хинтээ аймгаас олсон. За талигажийн зохицост хийсэн дүгнэлт дээр механик амьсгал бүтэлт болтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас гэж дүгнсэн. 6 сарын 24-нд яг зохицос олцсон тэр өдөр 19 цагт үзлэг хийсэн юм байна. Энэ үзлэгээр бол нас бараад 14-өөс 16 цаг болсон байж болохоор байна гэж дүгнэлт гарсан. Тиймээс яг хажуу айлд сууж агаад гэртээ тухайн шөндөө орж ирээд шөнийн 3-аас 5 цагийн үед аавыгаа боож алсан болох нь харагдаж байгаа. За түрүүн бол цөмөрөө дурдсан шизофренийн дотроо олон янз байдаг гэд энэ залуугийн хувьд болохоор F20 paranoid schizophrenia буюу одоо хий үзэгдэл дэмэрлийн хэлбэрийн шизофрентэй гэж дүгнсэн. За энэ төрлийн шизофрен нь болохоор ихэвчлэн өсвөр нас эсвэл ойр залуу наснд эхэлдэг гэж илээ. Энэ залуу маань бол 25 настай байсан. Шизофренийн хамгийн элбэг тохиолдлуудын нэг нь энэ paranoid schizophrenia юм байлээ. За өмнөх хэрэгтэй харьцуулах юм бол гинэт хитгэн секунд ч юм уу хитгэн цаг солиорохгүй тогтвортой ийм байнга урт хугацаанд дэмэрлийн байдалтай болчихдөг юм байна. Мөн хуурамч хий үзэгдэл утгагүй зүйл ярьж хэлдэг гэсэн. Түрүүн цөмөр бас хэлсэндээ хажуу айлын хүн аавыг алах гад байна гэж хэлж исэн гэсэн. Тэгээд бас ахтаа нэг удаа манай гэрт байгаа эмэгтэй ээж биш байна гэж хэлж исэн юм байна лээ. За энэ залуу аавыгаа алсан хэрэгт холбогдоод 235 хоног буюу бараг 9 сарын хугацаанд цагдан хоригдсны дараагаар хэрэг хүрлэх чадваргүй буюу одоо paranoid schizophrenia гэдэг нь яг 3 шатны шүүхээр батлагдаад сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 5 жилийн хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ ахуулахаар болсон юм байна. За энэ залуугийн хувьд гэх юм бол хүүхэд ахтаа шизофренийн шинж тэмдэг илэржсэн тухай ямар нэгэн мэдээлэл бол байгаагүй. Магадгүй одоо харт амиг хэрэглэснээсээ болоод шизофренийг нь илүү хурдан идэвхжихэд нөлөөлсөн байх гэж би харж байгаа. Эцэг эхийн ч гэсэн сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд аваачаад үзүүлчихсэн бол арай л эрт ингээд арга хэмжээ авагдаад аавыгаа алахгүй байсан болов уу гэд харамсчихлаа. За анагаахын сэтгцийн эрүүл мэндийн техникийн эрхлэгч анагаах ухааны доктор Зэ Хишиг Сүрэн гэж хүн нэг ярилцлаган дээр хэлсэн байлээ. За хүн амын дунд бол солиорох эмгэг буюу шизофрен өвчний тухай буруу ойлголт нэлээд олон байдаг. Тэгээд сэтгцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээр өвчин нь улам сэтэрдэг. Тэгээд яагаад гэх юм бол хүчтэй эм тариа хэрэглээд өвчнийг нь ингээд сэдрүүлчихдэг гэдэг юм буруу ойлголт бол байдаг учраас солиоролтой байгаа хүнээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээсээ татгал заад яг нэг шаардлагатай үед нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Харин бүр лам бөө үзмэрчэд үзүүлээд ингээд явсаар агаад нэлээд цаг алдаад хүндрүүлчихдэгэ гэж ярьж ин лээ. За тэгээд бас судалгаа.gov.mn буюу одоо үндэсний судалгааны нэгдсэн сайт гэж байдгийн байна. Mongolia Enter шиг засгийн газраас хөгжүүлээд явдаг сайт гэдэм байлээ. Тэр сайтаас бол би шүүхийн шийдвэр гүйцэтгэх судлалын төвийн эрхлэгч хууль зүйн доктор дэд профессор Хурандаа би Алтан гэрэл гэдэг хүний хийсэн гэмт хэрэг үйлдсэн сэтгцийн эмгэгтэй хүнд ноогдуулсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилт гэсэн судалгааны ажил уншлаа. Яг одоо манай өнөөдрийн хэрэг дээр дурддагсан хоёр этгээд болон тэр хоёртой адилхан хүмүүсийг яаж эмчилж эмнэлгийн чанартай албадлага ер нь бол яаж хэрэгжилж байгаа тухай юм судалгаа байлээ. За уншиж байхад бол хид хідэн хэцүү тулгамдсан асуудлууд бол байдгийн байна. Хамгийн хүнд асуудал гэх юм бол хүний нөөц болон эмнэлгийн байр хангамжийн асуудал байдгийн байна. 30 хүн хүлээн авах боломжтой байранд 41 хүн бол 2023 оны 6 сарын байдлаар бол эмчлүүлж байгаа. Тэгэхээр одоо өрөө таслахаа нь бол хүрэлцээ муутагаас болоод 2-оос
8 хүн нэг өрөөнд байдаг гэсэн. Тэгээд эдгээр хүмүүс чи ямар асуудалтай хүмүүс илээ те та бүхэн бас мэдж байгаа. Хоорондоо ингээ ямар ч шалтгаангүйгээр маргах, зодтолдох, бие биенийхээ амнаас эрүүл мэндэд халдах асуудлууд бол ерөөсөө тасардаггүй. Тэгээд бүр сард дунджаар нэг удаа эмч, совилогч, хамгаалагч нар руу халдах юм асуудал гардаг. За ажилчид нь бол нэлийн хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа учраас ажлаасаа хашрах, ажлаасаа гарах асуудлууд бол нэлийн их байдаг учраас хүний нөөцийн асуудал үүсдэг юм байлээ. Тэгээд миний нэг гайхсан зүйл гэх юм бол энэ олон ийм асуудалтай сэтгцийн хүнд өвчтэй хүмүүс нэг ээлжинд 3 хамгаалалтын ажилтан ажилдаг гэжсэн. Үнэхээр хүрэлцээ багтай санагдчихлаа. Мөн энд эмчлүүлж агаад цаашдаа албатан эмчлүүлэх шаардлагагүй болсон. Одоо ингээд дээрцэн гэсэн хүмүүсийг ингээд эмнэлгээс гаргая гэхэд ар гэр нь хүлээж авахгүй тохиолдол бас байдаг. Тэгээ ар гэр нь хүлээж авахгүй бол үргэлжлүүлээд л энэчнээ ингээд үлддэг юм байна. Бас хүний тооны их өрөө таслахын хүрэлцээ багтаагаас шалтгаалаад халдвар төвчөн энэ төр бол гарах эрсдэл нэлийн өндөр байдаг гэж илээ. Жишээлх юм бол өмнө нь энд одоо албатан эмчлүүлж байгаа 2 эмчлүүлэгч сүрээгээр өвдөөд тэгээ эмчнэр нь хүртэл сүрээ авч яасан тохиолдол байдаг юм байна. За тэгээ манай улс ер нь бол төрөх эмнэлэгтээ сургууль цэцэрлэгтээ анхаарал тэр бүрчлэн хандуулж чаддггүй байж яаж ч одоо шар адны хурцын тасгийнханд анхаарал хандуулаад төсөв мөнгөө нэмхэвдээ гэд бодоод жоохон сэтгэлээр унжиллаа. Тэгээд эрүүл өвчтэй хүүхэд залуу хөгшин ялгаагүй л бүгдээрээ л ингээд хаана эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бол асуудалтай байна даа л гэж харагдчихлаа. За тэгээ өнөөдрийн дугаараа энэ хүрээд дуусгая. Та бүхэн энэ хоёр хэрэг дээр яг ямар санал бодолтой байна? Хэрвээ таны гэр бүлийн хэн нэгэнд ийм шинж тэмдгүүд илэрвэл яах вэ? Эхлээд лам бөөгөөр явах уу? Эсвэл эмнэлэгт хандах байсан уу? Санал бодлоо бичээд үлдээгээрэй. Энэ хүртэл сонсон та бүхэнд үнэхээр их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.